Эмсэг коллекшны Эмби ах манай яг байрны манай орцны ах байхгүй юу. Тэгээ бага багаас намайг ахуулаа мэднэ. Тэгээ Эмби ахтайгаа найзлаад ерөнхийдөө баг одоо бид 20 хэдэн жил болж байгаа. Тэгээд хамтлагийн ахлагч Бука ахтайгаа 2000 тухай 8 онд бид хэлцчихсэн. Танилцаад 2 дугаар сомог дээр уран бүтээл хийж эхлэнгүүтээ би урагшаа сургууль явуулсан байхгүй юу. Тэгээ ирээд буцаад одоо ингэ шинэ цомгийн ажил, шинэ ажил гэж ерөнхийдөө ахиж өгч явж байгаа. Мэдээж тэр нэлээ хөндөй байсан. Яг одоо ингээд за одоо дууны үг тэр лоус гээд яаж өгөх вэ? Студид ороход одоо мэдээ сандран те. Гэхдээ нэг зүйл үүдэх штэ. Альва ямиг 10,000 цаг хийвэл мэрэгчнээ хинж байсан гэдэг шиг те. Сайн давтсан, сайн бэлдсэн. Тэгээ бэлдэж байгаа дуун дээр ингээд ороход бол айх хайцгүй. Ямар нэгэн бас нэг сансан бүтээл бол яг гараж хатаад байсан учраас бас ингээд урамшаад байсан. За мэдээж Монгол багш шат байна. Яг үнэ. Гоё асуулт. Манай хамтлаг яг нэг удирдахтай, нэгэн чиг, нэг өнгөтэй яг ингэж байж чаддаг. Хамтлаг бол мэдээж олон талын үзэл бодолтой олон янзын хүмүүс байгаа. Тэрнээс цаг орохоос ахуулаад хэлнэ шүү дээ. Тэгэхэд бол яг цагтаа цуглан, яг цагтаа хоолойд орно, яг нэг юм төлөвлөгөө гаргачихна. Тэгээ ингэ. Үндсэн мэрэгжил яа. Би өөрөө хууль эрх зүйч мэргэжилтэй. Хуулийн салбар юм. Одоо Сүхбаатар дүүрэг дээр ажиллаж амьдарч байгаа за тэр их хэсчгүй тийм. Яг нөгөө өөр ажиллаа гэж тийм. Хууль эрх зүйчтэй. За ер нь хамгийн хамгийн бас байж. Хамгийн одоо хүчтэй тийм хамгийн хөгжилтэй ч байд юм уу? Чиний хэр. Манай хамтлагч одоо яг л Avengers үзсэн шүү дээ. Бүгд л талбарын авьяас чадвартай. Тэгээ тэр дуудаа манай жанлаа айгу хөгжилтэй. Манай Букач айгу мэдрэмжтэй. Эмбих маань авьяастай, Амрах маань альва эмиг айгу бодож суурилж ингэ шинжилгээтэй ингэ хийдэг. Тэгээ миний хувьд дээр болохоор бүгд л нэг өөр өөр гэсэн чадвартай ачаасаатай хүмүүс байна. Арчилын ангийнхнаас энэ хүчтэй ямар хүчтэй байгаа та энийг амарч чадна. Бид нар нэг зүйлийг л амар сайн хэлж чадна. Урлаг соёл гэдэг бол альва улс үндэстний өв уламжт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нэг зайлшгүй хийх ёстой зүйлүүдийн нэг юм болов. Тэрнтэйгээ холбоотойгоор бид нар бас юм монголчуудын мэндийн ёс амар байна уу гэдэг энэ сайхан хүчтэй энергитэй үгийг аялгау дуу болгоод хүргээд энэ Монголын өв уламжлал өв соёл чинь өөрөө үйл хөдлөл гэдэг зүйлээр хөвсдөг юм байна. Энийг үйл хөдлөлтөд нь оруулаад үүрээ дэнстэйгээ хамтраад ер нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд одоо нэг бүжигтэй гадаадаас ирсэн жуучид өөрсдөө гэсэн мэдлэгээ өгөхтэй тийм болсонд нь бас баяртай байгаа. Тийм учраас нийгмийн хариуцлагын хүрээнд бид нар цаашдаа бас өв уламжлалт өв соёл руугаа анхаарсан бүтээлүүдийг хийнэ. Тэр тал дээр бас бид нар анхаарч ажиллаж байгаа. Тоглолтын дээр бас амар байна уу Welcome to Mongolia-га бүр гоёор илүү сюрприз бэлдээд гаргахад бэлдэж байгаа. За баярлалаа та бүхэндээ.